Амар мэндүү. Мэлмээ тунгалаг үлмээ бат лагшин амгалан үйлс өндрүү. Тулаа нэвэртэй подкаст. Тулаа нэвэртэй подкастын шин суваг Газрын гаваас подкастын талаар сонссноо. Description хэсэгт Газрын гаваас подкаст руу дамжин орох бол бас бий. Сувгийг мань дэмжиж subscribe тавьчаа дарахтал хангалттай. Өөр юм гоохгүй. Тал өгч худал инээснээс танихгүй хүн шиг дуугүй яв. Монгол ардын зөвлөг. Хар өхөрт хөвгүүний тууж. Өгүүлэх юм уу? Энэ зохиол бол Оросын монголч эрдэмтэн Поповын хийсэн монгол зохиолын дээж бичигт зайдан хар өхөрт хөвгүүний тууж нэртэйгээр анх 1836 онд хэвлэгдсэн юм. Дараа нь багш Шавийн үлгэр нэртэй тусгай жижигхэн дэвтэр болж 1923 онд Улаанбаатарт хэвлэгдсэн байна. Энэ зохиол гар бичмлэр Монголын дотор түгээмэл байдаг бөгөөд үүний нэг нь Эртний Луй гүн хэмээх бичгийн багшид Сэргэлэн Шав баг хөвгүүн цэцэн үгээр хариулсан үгсийн найруулга нэртэй зохиол олон зүйлийн сургаал шүлэг домог гэдэг төвөр бичмэл дэвтрийн дотор багтаж Монгол улсын номын санд хадгалагдж байна. Бас тод үсгээр бичсэн 3 наст хөвгүүний тууч хэмээх бичмэл их буй. Энэхүү зохиолыг дээр дурдсан 4-5 ихээс нэгтгэж бэлтгэсэн юм. Уг зохиолын эхний хагасыг Хятадаас орчуулан монголчилж сүүлийн хагасыг Монгол төвдийн ардын үлгэрээс авч найруулсан бололтой юм. 1940-од оны үед Дундад улсын баг дунд сургуульд хэрэглэж байсан хятад хэл бичгийн сурах бичгийн дотор күнз нэг бяцхан цэцэн хөвгүнтэй хэлэлцэж дийлэгдсэн үлгэр байсан хэмээн мүй. Эр өхөр сааж элгэн тараг бүрэх тухай хэлэлцсэн зүйл Эрдний сан Субашидийн 4-р бадгийн тайлбар их эм төшмөлийн үлгэр дотор буй. Хар өхөрт хөвгүүний тууж. Сувас дишитам. Сайн амгалан болтугай гэсэн санскрит үг. Балар эртний анхан нэгэн цагт нэгэн бичгийн Шиян сан багш буй бүлгөө. Нэр нь Луй гүн хэмээх. Түүнд хэдэн мянган шав буй юм уу? Тэр шавнараа удирдан иргэн ба ордыг бядан явсаар нэгэн голын захад хүрвээс тэнд хэдэн өчүүхэн хүүхэд наадан бүхийн дотор нэгэн хөвгүн үл наадан унтагч болон суухад багш өгүүлрүү. Бос хүүхэд цөм наадах атал гагц чи яахан үл наадамгүй хэмээн асууваас үл наадагч хөвгүн өгүүлрүү. Багш минь наадам хэмээгч сайн юм бос. Наадаж дээл хувцаа илээм үү? Дэрэгдэх нөхөд лугаа хэрэлдэх, эцэг ихэд зэмлэгдэх тиймийн тул би дими үл наадамгүй. Химээвэс багш нь сайн хэмээгээд явбаа. Багш тэрбээр бас игж ирвээс тэр өчүүхэн хөвгүүн бээр толгой ба хүл нүцгнээр тохомгүй зайдан хар өхөр унаж дуулан явхууд багш өгүүлрүү. Хөвгүүн чи бээр товч ба бүс үгүй дээл өмсөж толгой ба хүл нүцгнээр тохон ба ширдэггүй зайдан өхрийг унаж дуулах чинь юм буй химээхэд хөвгүүн өгүүлрүү. Эрдэнэт хүний биеийг олоод энэ бие хүмүүжин өсөж эрдэм бэлгийг сурч эрх хүчин бүрдэж инх амраар аваас юутай сайн билээ хэмээн дуулмүй би химээсэнд багш сайшаагаад явбаа. Бас хойно багш нь дахин ирвээс хөвгүүн үхрээ өвсөн тавиад дэр сулсаар гэр барьж наадагч хүүхдийн дэргэд сууж байм уу? Түүнийг үзээд багш нь өчөөхөн хүүхэд нараа зам дээрх энэ гэр балгас мэд наадмаа зайлуул миний тэрэг дайрж ивдэх болоозай химээвээс үл наадагч өчөөхөн хөвгүүн өгүүлрүү. Эртний зам буюу одоогийн журам буюу гэр балгаснаас тэрэг гадуур отхоноо мөй ёр тэрэгнээс гэр байшин зайлах ёсон буюу химээвээс багш өгүүлрүү. Нас чань баг байтал ийм ихэмсэг үг хэлмүй химээвээс хөвгүүн өгүүлэх юм. Тулаан бүжин төрөө 7 хоноос тоглох газраа олж дурааргүй юм уу? Далайн доторх загасны зулцах төрөө 5 хоног болбоос мөн далайн усандаа дурааргүй юм уу?
Тэнгэр бурхнаас заяатай хүн намайг ихэмсэг хэмээн үү та? Химээсэнд багш бэр бас өгүүлрэн. Сайн. Одоо би чамаас нэгэн үг асууя. Чи сайтар хариулах тун. Чиний нутаг хаан буй? Нэр чинь хэн? Хэний хөвгүн буй? Овогч нь юу буй? Химэн асууваас хөвгүн өгүүлрэн. Би сайхан газраасан сайн хүний хөвгүн, салаа овог минь хан, сац олсон нэр минь Жинтин. Химэхүл багш өгүүлрэн. Жинтин хятад хүний нэр. Миний тэргэнд увсан нэрт шатар буй. Чи дээр нь гарч ирдүгэ. Бид хоёр наадаж хэлэлцээ. Химээвээс хөвгүн өгүүлрэн. Би эцэг ихийг ачлах болоо, эрдэмтэн мэрэгдийг шүтэх болоо, эрхэм журмыг дагах болоо, эгч дүү нарыг тэтгэх болоо. Идүгэ чамлууга яахан наадмүй? Химээгэд бас өгүүлрэн. Эцэд хаад наадваас эргэн албатаа зовох. Эрхэд ноёд наадваас хэрэгэ осолдох. Эрдэмтэн мэргэд наадваас эрдмээ мартах. Эхнэр хүн наадваас муу нэртэй болох. Энгийн хүн наадваас гидсэн өлсөх. Ихтэй хүн наадваас нөхдөө зүдэх. Эргүү хүн наадваас эдээ бүрлгэх. Элбэрэлт хүн наадваас журмаа эвдэх. Тиймийн тулд би үл наадмүй. Химээвээс багш бас өгүүлрэн. Чи мэргэн сайн болох уу? Миний эдгээр асуулгыг дараалан хариулах тун. Ямар ууланд гөрөөс үгүй, ямар модонд навч үгүй, ямар усанд загас үгүй, ямар хүнд нөхөр үгүй вэ? Химээсэнд хөвгүн өгүүлрэн. Хумхийн тоосонд гөрөөс үгүй, хувхай модонд навч үгүй, худгийн усанд загас үгүй, ховч хүнд нөхөр үгүй. Химээвээс багш бас өгүүлрэн. Аль гал дутаа үгүй, аль хүнд нэр үгүй, аль эмд өр үгүй, аль юмд эзэн үгүй вэ? Химээвээс хөвгүн өгүүлрэн. Хитний гал дутаа үгүй, хевлийдэх хүүхдэд нэр үгүй, хүүсэр эмд өр үгүй, хээрийн гөрөөсөнд эзэн үгүй. Химээх үед бас багш өгүүлрэн. Аль үхэрт тугал үгүй вэ? Аль гүнд унаг үгүй вэ? Аль балгасанд хүн үгүй вэ? Аль хүнд эм үгүй вэ? Химээхүүд хөвгүн өгүүлрэн. Эр үхэрт тугал үгүй, эрмэг гүнд унаг үгүй, эвдэрхий балгасанд хүн үгүй, эрхэм тойдод эм үгүй. Химээхүүд бас багш өгүүлрэн. Аль хүн сайн, аль хүн муу, аль өдөр богино, аль өдөр урт вэ? Химээвээс хөвгүн өгүүлрэн. Шудраг мэрэгдэд муу үгүй, шившиг тэнэгт сайн үгүй, зууны өдөр урт, өвлийн өдөр богино. Химээхүүд багш. Аль юм өөд явнам, аль юм уруу явнам, аль юм хевлэр явнам, аль юм хөлөөр явнам. Ноцох гал өөд явах, норгох ус уруу явах, могой хевлэр явах, морь хөлөөр явах. Химээвээс багш. Өдөр олон буюу, шөнө олон буюу, эр олон буюу, эм олон буюу, худал олон буюу, үнэн олон буюу. Химээвээс хөвгүн. Бүрхэг өдрийг шөнөд тооцвоос шөнө олон, бүрэг эрийг эм тооцвоос эм олон, нүдээр үзсэн бүгд үнэн, чихээр сонссон бүгд худалтай тул худал олон. Химээхүүд багш. Аль хүний сэтгэл богино, аль хүний сэтгэл өндөр, аль хүний бардам их, аль хүний омог их вэ? Химээвээс хөвгүн. Цээж цухал хүний сэтгэл богино, цэцэн мэргэн хүний сэтгэл өндөр, балай мунхгуудын бардам их, баялаг тэнгүүдийн омог их. Аль баруун тай болмой, аль зүүнтэй болмой, аль гаднаа болмой, аль дотн болмой, аль эцэг болмой, аль их болмой, аль эр болмой, аль эм болмой, хий хаанаас гармой, хур юунаас үүсмэй, манан ба үл юунаас гармой, тэнгэр газрын завсраа хэдий хол вэ? Химээвээс хөвгүн. Өрн баруун болмой, дорн зүүн болмой, умар гадна болмой, өмнө дотн болмой. Тэнгэр эцэг мэт, газар их мэт, бэлэг эм мэт, арга эр мэт. Хий цэнглээс гармой, хур далаагаас үүсмэй. Манан газраас үүсмэй, үл чийгээс гармой. Тэнгэр газрын завсар хүний сэтгэл адил
дорн, өмнө, өрн, умар бүгд сацуу буй химээхэд бас багш өгүүлрэн. Их чухаг боёо, эм чухаг боёо химээвэс хөвгөн. Эм хялбар их чухаг. YouTube дээр Туулаа нээвэртэй подкаст хар өгөрт хөвгөөний дуужийг хүргэж байна. Таалагдж байна уу үгүй юу? Хар өгөрт хөвгөөний тууж таалагдж байвал сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн лайк тавьчаа дараарай. Цааш үргэлжлүүлье. Багш мөн дахин өгүүлбэ. Өчүүхэн насанд эрдэм сурваас юун луга адил. Дундад эрдэм сурваас юун луга адил. Их болсон хойно эрдэм сурваас юун луга адил. Өтөлтөл эрдэм эс сурваас юун луга адил. Химээвэс хөвгөн өгүүлрүүн. Өчүүхэн насанд эрдэм сурваас шин ургах наран саран мэт. Дунд насанд сурсан эрдэм үдийн наран мэт. Их болсон хойно эрдэм сурваас үдэш мэт. Өтөлтөл эрдэм эс сурваас харанхуй шүн мэт. Химээсэнд багш. Чи арахтай хөвгөн ам. Намайг тэрэгнээс аргаар буулга. Химээхэд хөвгөн өгүүлв. Чамайг тэрэгнээс буулгах арга эс байвч буусан хойно тэргэнд суулгах арга хялбар байна. Химээхэд даруй багш бээр тэрэгнээс санамсаргүй бууж дахин лав суугаад. За, чи намайг тэргэнд суулга. Би үзье. Химээвэс хөвгөн. Би чамайг саяхан түр яарвчлан буулгасан миний арга энэ болоо. Химээсэнд шавнараас ичиж бас өгүүлрэн. Хөвгөн. Чи үнэхээр мэрэгэн бөгөөд ян ингийн утга, нууц бичиг, нарийн тоо зүйлийг надад бичиж өг. Химээвэс хөвгөн бэр. Ян ин. Арга бэлэг. Чи уулын чинээ бих талын чинээ цаас галбар ваасан модны төдий үзэг авчирч өг. Би бичи. Химээвэс их багш нь дуун үгүй суухад өчүүхэн мэрэгэн хөвгөн өгүүлрэн. За чиний асуусан зүйлийг бид цөм дэс дараалан хариулбай. Одоо би чамаас хэдэн үг асуусугай. Чи сайтар зааж өг. Химээгээд. Хонгор галуу юунд тийм донгодхуя яруу буй. Нугас шувуу юунд тийм уймхуя уран буй. Нарсан мод юунд насад хөхрөх амуй. Уймхуя. Усанд шумбах, самрах. Хонгор галууны хүзүү уртын тул донгодхуя мэргэн. Нугас шувуу хүлэн хавтгайн тул уймхуя мэргэн. Нарсан модны дотор хөндийгүйн тул насад хөхөрмөй. Химээвэс хөвгөн өгүүлрүүн. Мэлхийн үзүү богн бөгөөтөл яахан хашгирхуя мэргэн буй. Загас хөлгүй бөгөөтөл яахан уймхуя мэргэн буй. Хулс модны дотор хөндөй их бөгөөтөл яахан насад хөхөрмөй. Химээвэс багш хариулан ядаж ичин гүйрэн өгүүллээ. Тэнгэрийн одны тоог мэдмөө юу чи? Химээвэс хөвгөн. Та холыг асуух амуй. Би ойрыг асууя. Химээгээд. Чиний нүдний сормоос хэд байна? Химээвэс багш нь үг олон ядаж бусад шавнараас ичиж буцаж харихын замд мөнхүү мэрэгэн хөвгүүний эцэг нь хоёр шар үхрээр тариа тарж явсан бүхүйд уучраад багш бээр асууран. Өвгөн, чи энэ хоёр үхрээр нэгэн өдөр тариа тарихуд хэд тойрох амуй? Химээвэс өвгөн бээр. Би тэмдэглэсэнгүй. Химээв. Багш өгүүллээ. Чи маргааш хэд тойрохыг тэмдэглэж байх тун. Хэрв эндүрвэс чамайг муу шаамуй. Химээгээд одвоо. Өвгөн гэртээ харж ирээд энэ учрыг бодож царайгаа бараалгаж суух үед өвгөний хөвгөн ирсэнд өвгөн эцэг нь энэ учрыг хэлбээс хөвгүүний зааж өгсөн нь. Эцгээ маргааш тэр багш хүнийг ирэх үед ин хэлэхтэн. Өчүүхэн би үхрийн тойрох мөрийг лавлаваа. Чамаас урд нэгэн үг асууя. Химээгээд их багш гэрээс мордож гараад энд хурч иртэл чиний тэрэгний морь хэд алах вэ химэхтэн? Химээв. Эцэг бээр багшийг ирэхүйд тэр ёсоор асууваас багш нь гартаж ичээд бас ин өгүүллээ. Өвгөн, чи маргааш тарианы хоёр ир үхрийг сааж тараг бүрч тавь. Би ирж ууя.
Хэрв эс бэлтгэвээс чамааг алмуй химээгээд явбай. Өвгөн ирээд айж энэ учрыг хөвгүүндээ дэлгэрэнгүй өгүүлбэс хөвгүүн бээр өгүүлв. Эцгээ маргааш тэр багшийг ирэх үед бүү дуугарах тун би мэдий. Химээгээд хүлээн байтал мангаар багш бээр ирээд өвгөнийг дуутахад хөвгүүн гарч ирвэс багш бээр. Өвгөө гарч иртүгэ химээвэс. Эцэг минь эр үхэр саах химэн одоод замд нэралаад хурч ирээгүй химээвэс багш. Эр хүн нэралах ёсон буюу. Тийм бөгөөс эр үхрийн сүгээр тараг бүрэх ёсон хаанаас гарсан буй? Химээвэс багш гайхан магтаж өгүүллээ. Мандсан наран мэт ухаанаар маш сайтар хариулсан чинь сайн. Манлай дээцийн ёсыг маш их сурсан чинь сайн. Магад үнэн журмуудыг сурсан чинь сайн. Маш сайтар төр ёсыг мэдсэн чинь сайн. Химэн өгүүлсэнд хөвгүн. Тэнсэж асуусан минь биш, тэмцэж өгүүлсэн минь биш. Дээцээс үнэн утгыг мэдхүүя хүсэн айлтгав. Химэн хэлэлцэн үгс энэ болоо. Үлцээ хотойг оршдугай. YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж бас сонслоо. Хар үхэрт хөвгүүний тууж таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн description хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шин сувгийг маань дэмжиж subscribe тавьчаад дарахтал хангалттай. Таны хурууны үзүүрээр хийх энэ үйлдэл намайг дэмжиж буй юм. Намайг дэмжвэл би баярлах юм. Би баярлвал илүү олон бичлэг оруулах юм. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.